Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр математикийн хичээл орно. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань 10,000 хүртэлх тоог унших, бичих, тэмдэглэх гэсэн хичээл орно. Хичээлийн сэдвийг тэмдэгтээ бичиж тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Цээж тоолол. За дараах цээж тооллыг бүгдөө бодцгоё хүүхдүүдээ. Үүлийг хөөцгөөе. За бүгдөө хүүхдүүдээ цээж тооллоо мундаг сайн бодцохоогоорой. Маш хурдцтай бодоорой хүүхдүүдээ. 320 дээр 80-ыг нэмэхээр хэд вэ хүүхдүүдээ? 320 дээр 80-ыг нэмэхээр 400. 400 дээр 160-ыг нэмэхээр хэд вэ хүүхдүүдээ? 560. 560-аас 120-ыг хасъя. 440. 440-өөс дахиад 120-ыг хасаарай хүүхдүүдээ. 320. 320 дээр 400-г нэмээ. 720. 720 дээр 90-ыг нэмэхээр 810. 810 дээр 50-ыг нэмэхээр 860. Тэгвэл 860-аас 540-ыг хасахаар хамгийн анхны тоо 320 гарах уу хүүхдүүдээ? Гарнаа. Тэгвэл 860-аас 540-ыг хасахаар 320 байх нэ. Сайн байна уу? 10-ийн орны нэгж байхгүй тоог олоорой. Дараах тоонуудаас 10-ийн орны нэгж байхгүй тоог олцгоё хүүхдүүдээ. Биеэ дагаад бодцгоё. 4950, 1680, 2315, 780, 9544, 1082, 4606, 3363. Тэгэхээр дараачийн эдгээр тоонуудаас 10-ийн орны нэгж нь байхгүй тоог олоорой хүүхдүүдээ. Сайн байна. Дараачийн дасгал даалгавар руугаа шилжье. 100-ийн ба 10-ийн орны цифр нь ижил тоог олоорой. 100-ийн ба 10-ийн орны цифр нь ижил тоог болох нь хүүхдүүдээ. Биеэ дагаад бодцгоё. Дараах тоонуудаа багшигаа дагаад уншаарай хүүхдүүдээ. 6804, 7878, 4955,